Эзэнс сервис компани үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор орон нутгийн нислэг хэрхэн хийгдэж байгаа болон ямар компаниуд нисж байгаа талаар Алтны үнээс тодрууллаа. Тус компани увс баян үлгийн ховд хөвсгөл гэсэн 4 чиглэл тогтмол нисж, оюутлагын чиглэл захиалагт нислэг хийдэг байсан юм а. За эзэнс компани үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор бол энэ 4 чиглэлд бол Хүннүү Airways, Aira Mongolia энэ компаниуд бол нисэж байгаа. Гэхдээ эдгээр компаниуд бол тухайн үедээ эзэнсийн чиглэл энэ нисжсэн 4 чиглэлд бол давхар нислэг үлддэг байсан. Эзэнс компани бол оюут толгойн чиглэлд харин захиалагт нислэг, түрүүнээс нь тогтмол биш те захиалагт нислэг оюутгын компанитай гэрээгээр одоо захиалагт нислэг үлдэжсэн. Мяд компанийн хувьд бол энэ хам бомбот нисэх бодол руу энэ оюутгын компанитай гэрээж харин энэ чиглэлд нь бол нисэж байгаа. Түүнээс өөр бусад орон нутгийн чиглэлд тогтмол болон захиалагт нислэг үлддэг байгаа гэсэн юм мэдээлэлтэй. Эзэнс сервис компаниг үйл ажиллагаагаа зогсооход Мяд компани нөлөөсөн гэдэг яриа гарсан ч чухам яагаад үйл ажиллагаагаа зогсоох болсон талаар салбар яамнаас нь ямар нэгэн шалгалт явуулах боломжгүй байдаг юм байна. Зам тээврийн яам бол орон нутгийн чиглэлийн нислэгүүдэд бол тийм ямар нэгэн шийдвэр гаргах чиглэлөх тийм зүйл бол байхгүй. Зам тээврийн яам бол олон улсын чиглэлд нислэг үлдэх талаар бол томилгоотой холбоотой энэ асуудлыг бол эрхлэн шийддэг байгаа. Орон нутгийн нислэгтэй холбоотой зөвшөөрлөг бол иргэний засгийн ерөнхий газар дээр бол шийдэгддэг. Тухайн авиакомпани бол тухайн чиглэлд нислэг үлдэх захиалга иргэний засгийн ерөнхий газар нөгөө тэнд одоо хянаж холбогдох зөвшөөрлөг олгодог ийм процедуртай. Мяд компани энэхүү хам бомботын чиглэлд нисж байгаа бөгөөд одоогоор өөр чиглэлд нислэг хийх талаар ямар нэгэн хүсэл тавиагүй байгаа юм байна. Мөн эзэнс сервис компани үйл ажиллагаагаа зогсоосноос үүдэн орон нутгийн чиглэлийн нислэгийн үн өөрчлөгдөг байгаажээ.